За тэгэхээр удаан хугацааны дараа reaction хийх гэж байна. Арчиг дээр харсанчлан энэ бол Minecraft тоглоомны кино нь гарахаар болсон байсан. Би уг нь трейлерыг нь ганцаараа шууд үзчихье гэж бодсон боловч за ямар ч хэсэн нэг видео хийнгээ үзэх юм бол илүү бас олуулаа бөөнөрөө яагаад гэвэл бид нар бас айгүй том чухал тоглоом штэ тэ бид нарыг бас хамтдаа нэг цаг үед бас нэгтгсэн мундаг тийм тоглоом штэ тэгээ тэр тоглоомны одоо кино нь гарахаар болсон байна. Тэгээд хэдүүл ямар ч хэсэн одоогийн байдлаар гарсан байгаа teaser трейлерыг хамтдаа үзээд тэрэн дээр жоохон юм ярих болно өнөөдрийн видеон дээр. Ингээд let's go. Эхлээд зүгээр ямар ч зогсоохгүйгээр нэг үзчихье. Тэгээд тэрний дараа зогсоогоод тэгээд нарийн деталь юмнуудыг нь яриад тэгээ явъя. Бага дөрвөлжин толгойтой хүмүүс гарч ирэхгүй юм уу? За ядаж 20 дөрвөлжин юм бэ тий. Дараа жил. CCGC за дараа нь зогсож байгаа тарья. Anything you can dream about here you can make. Creeper yo. Who are you? Стив биш дээ. I'm Steve. Стив биш дээ. Дөрвөлжин биш тарган Стив. Okay. This guy is such a tool bag. Magical mystery tour. The sound effect бол яг биш те. Тоглоомны sound effect дээр 4 сарын 4-өөс гинэ. Ингээ болчихж байгаа юм. За одоо зогсоогоод одоо яг гоё дэлгэрэнгүй үзье. За тэгэхээр ингээ эхэлж байгаа юм те. Одоо дуу муугийн зогсоож байгаа аяарсгаж байгаа ингээд яг гоё деталуудыг хэдүүлээ хамтдаа харъя заяа. За энэ бол одоо ингээ угаасаа Minecraft-ийн ертөнц байна. За сайн харах юм бол одоо энд одоо манай village-руудын байшин байна. За зураглал бол яг нөгөө бидний сая нэг хэд хоногийн өмнө тоглосон RTX зураглалтай нэлээ дөхөж бас санагдаж байна. Гэтэ тэрнээс мэдээж илүү л ахалтай кино юм чи. За тэгээд ингээд тосгон байна те. За тэгээд за тэнгуүдийн дөрвөн башка орж ирж байгаа юм байна те. Тэгээ энэ гол дүрийнх нь ямар ч ийсэн том биетэй залуу нь бол Jason Mama байна. Манай Aquaman байна одоо. За энэ эмэгтэй чи хаана харж илаа? Бас нэг кинон дээр харж илсэн санагдаж байна. За нөгөө хоёрыг нь бол сайн мэдэхгүй юм байна. За ингээд хонь та яд голныг сайн сонсох юм бол яг энэ одоо хонь ч юм уу ном сумны саунд эффектүүд нь яг тоглоом шиг яриагаад байгаа нь гоё санагдаж байна. What the hell? За дараа жил гинэ. За энэ нөгөө нэг юу өнүүд юу штэ. Нөгөө нэг там руу оронгууд гарч ирдэг нөгөө юунууд штэ. Нэрээ мэдэхгүй. Ямар ч гэсэн нөгөө гахаанууд байдаг штэ сэлэмтэй. Тэгээд бас дахиад нэрээ мэдэхгүй нөгөө нэг уйлаад идэг нөгөө цагаан аюу байдаг штэ. Уг нь тэрний нэрийг мэддэм да. Тэр ямар ч байсан ингээд гарч ирээд. Одоо дайснууд нь бодвол эднэр юм шиг байна. За let your imagination. CCJC гэсэн чи чон юм уу? Гэтэ Minecraft-ын дээр чон гэж байдаг юм уу ер нь? Нохоо байж байгаа л зэрлэг нохоо байж байгаа л яс өгөөл чон болгочдөг үстэй. За ямар ч байсан CCJC тэгээд хөөрхөн дөрвөлжин Run wild. За энэ дээр зогсооч харъя. За энэ дээр зогсооч харангууд цаана нь Diamond block, TNT block, за Halloween pumpkin block. За тэгээд нисдэг гутал мутал. За тэгээд ингээд тесэрдэг юмнууд байна. Тэгээд бодвол одоо эдгээр ингээд нэг бодит ертөнц дээр явж байгаа л тэгээд нэг юмнууд нэг юмыг ингээд илрүүлэхийн тулд явж байгаа санаандгүй Minecraft ертөнц рүү л орж ирдэг вэлгүүдээ те. За саяных дээрээс харчмаар юм байна уу? Саяных дээрээс харчмаар юм. За энэ бол төрөний ертөнцийг арай өөр өнцгөөс харуулсан байна. Яг л village-рүүдийн. Гэхдээ нэрээ яг RTX зураглалтай юм шиг харагдаад байна. Anything you can dream about here you За төсөөлж болох бүх зүйл чинь энд бодиттой болж болно. Steve's Lava Chicken гэдэг. Одоо энэ пайз бол яг л тоглоом дээр байдаг пайз шүү дээ. Одоо яг бичгийн фонт монт те бүх юм нь бол яг л тоглоом шиг байна. За энэ гахаанууд. За ингээд цаана creeper ирээд дэлбэрч чинь те. Манай Jason Mama ахын бас хойно. За ингээд там руу ороход яг ийм дүр зураг хөгтөж авдаг тоглоом дээр за тэгээд тэр маа нас харагдаж байна. За. Who are you? I Ахын зүгээр яг юу гоё нэстэй. Зүгээр
цэгэр цамц өмсөөл тэгэл болоо дүрн. I'm Steve. I am Steve. Уг манай Стив ч яг юм дүв дөрвөлж хүн байдаг шүү дээ. Тэгсэн чинь ингээд бүрийн хүнээр солисон байна гэжнээс. За тэр хамаагүй угаасаа тэг ямар дөрвөлжин толгойтой хүмүүс яваад байвал утгагүй шүү дээ. Diamond л барьж яваад байгаа. Гэхдээ diamond биш байна. Энэ нэг тийм энергийн юм уу гэдэг шиг тийм нэг тиймэрхүү юм харагдаж байна. За тэгээд бусдыг нь бол сайн мэдэхгүй юм байна. Okay. This guy is such a tool bag. За тэгээд ингээ блок бариад бас ингээ юм байх юм байна л да. Minecraft movie. За энэ лама юм биш үү те. Ийм лама бэдэг лөө тоглоом дээр. За энэ саунд эффектийг бол. За За ингээл дуусчих байгаа юм байна. Ирэх жилийн 4 сарын 4-нд IMAX-аар гарна гэж байгаа юм. Яа тэгэхээр тэр үед бас нилээн бужигнаад одоо Монголд хэр одоо тренд болох юм байгаа. Гэхдээ манай үзэгчид тэгээ ер нь бол манай үеийнхэн ч юм уу те Minecraft сонирхдаг хүмүүс хүүхдүүд нилээн олон байдаг болохоор бас гайгүй тренд болох гэж найдаж чинь. Дэлхийд бол бас нилээн явахлах тэгээд энэ киноны гол дүрүүднээс нилээн алдартай жүжигчид тоглосон байна. Reddit дээр хүмүүс юу гэж бичсэн байна. Ер нь ойр дээр Minecraft-ийн ертөнцид юу болж чинь те тэрийг хэдүүл амт доор сонирхцгаая. Үргэлжлэхийн өмнө та хэд гэлс мэдээлэл хүргэчихье. Одоо бид нарыг Mobicom-тэй ялангуяа Mobicom-ийн Stars одоо үйлчлэгээд хамтарч ажиллаж байгаа бүгдээрээ мэдж байгаа бах. Одоо энэ хүү яриад байгаа одоо нилээн гоё урамшуултай зүйл маань тун утгагүй хугацаанд дуусгаж байгаа болохоор за бараг л сүүлийн удаа та хэдэд хэлье. За тэгэхээр та бүхэн Mobicom-ийн Stars үйлчилгээний дугаарыг шинээр хөдөлж авах юм уу? Эсвэл ямар нэгэн байдлаар Mobicom-ийн дугаар барьдаг бол Stars багцын картаар дугаараа цэнэглэх юм бол яриатай, дататай тэгээд дээрэс нь Mobile Legends-ийн 55 Diamonds-тэй болох юм байна. За зөвхөн тэгээ зогсохгүй ээж аавуудад нь ч гэсэн бэлэг байгаа. Бүр сонирхолтой юм гэх юм бол миний зүгээс 100 ширхэг special box-ыг гаргасан байгаа. Тэгээд тэр 100 ширхэг одоо special box-ийн эзний нэг нь болох боломжтой болж байгаамаа. Энэхүү картны одоо цэнэглэх үнэ нь болохоор 20,000 төгрөг. Тэгэхээр нэлээд боломжийн үнэ гэж би бол бодож байгаа. Хаанаас худалдаж авах вэ гэх юм бол хамгийн амархан арга нь Mobicom application руу ороод онлайнаар худалдаж авч болох нэ. За тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Видеого үргэлжлүүлцгээе. За хүмүүсийн талаар ер нь бол ярилцаад одоо эхлээд бараг дууссан байх. За энд бол одоо жишээ нь Minecraft-ийн кино бол үнэхээр хогийн харагдаж байна л гэж. Надад бол одоо Minecraft-ийн кино одоо үүнээс илүү харагдах байдлаараа одоо өөр яаж хийх вэ те дөрвөлжин толгойтой хүмүүс яваад байлтай ч биш. Aquaman яагаад Tesseract-ыг авцсан яваад байгаа юм бэ гинэ. Avengers-тэй нөгөө гараад идэг одоо нөгөө гол юм энэстэй те тийштэй одоо ингээд Tesseract гэдэг Avengers-тээр гараад идэг. Нэр энтэй адилхаар гэдэг. За энд бол нэг гар за тэд нар зүгээр бүтэн анимашн кино хийсэн бол дээр явах байсан. Бодож жүжигчд одоо энэ тохирохгүй штэ л гэдэг чинь. Бас синтээ бол санал нэгдэж болж байна. Одоо бүтэн анимашн хийчихвэл бас сонирхолтой. Тэг үзэхэд ч гэсэн угаас ойлгомжтой. Тэгвэл кино гэхэр чи одоо илүү нөгөө олон насны хүрээнд хамарна. Одоо анимашн гэвэл одоо зөвхөн баг мэддэг хүмүүс л үзэх юм бол киног нь бол одоо Minecraft гэж баг бичиж ч мэдэхгүй хүмүүс үзэх боломжтой. Ер нь арай илүү том зах зээл байх л та. За комментэн дээр нь ч гэсэн одоо ер нь битүүл жоок бичсэн байна. Хүндэт Warner Bros 4 сарын 1 арай болоогүй штэ. 7 сар дутуу байна. Хүлээхгүй яасан юм бэ гэнэ. Warner Bros ямар зөрөгтэй байна. Комментийн хэсгийг нь нээлттэй орхисон байна гинэ. Ингээ нэрэ зарим трейлер чи гарахаараа ингээ коммент хэсэг нь хаацсан байдаг шүү дээ. Тэгээ энд бол нээцэн юм байна л да. Нэгэд үлдээсэн юм байна л да. Minecraft movie гэснэ X гэснэ Blocky Jumanji гэнэ. Нэр Jumanji нэрээ бас нэг яргүй байдаг те. Яж хат нэр ямар ойрлцоо Jack Black тоглосон. Тэгээ дээрэс нь нөгөө манай хин Rock ч бас нэг иймэрхүү нөө Backmack тэгээд Jason Momoa-тай бас төстэй санагдах юм байна те. Үжилтэй байла Warner Bros. Одоо жинхэнэ тийзрээ цац гинэ. За энэ үед Jack Black Jog Block боллоо гинэ. За тэгээд тоглосон жүжигчид за Jason Momoa бол мэдээж ойлгомжтой. Emma Myers гэнэ. За энэ хүн яадаг жүжигч юм лээ. За ийм кинон дээр тоглож исэн юм байна. Wednesday дээр тоглолт юм уу? Тийм хажууд нь өрөөнийх нь охин билүү. Айгу нөгөө ягаамага юм өмсдөг. Амар өнгөлөг охин тэр юм биш тий. За Jack Black бол мэдээж ойлгомжтой. За нөгөө нэг ихч байсан штэ Daniel Brooks гэнэ. За энэ ихч бол бас алдартай л юм шиг байна. Одоо нэг Orange is the New Black гэдэг бас том кинонод тоглож исэн юм байна. Би бол мэдэхгүй байна. Бро болохоор нэг амар олон кинонд тоглож байгаагүй. 21 онд нэг 19 онд нэг кинонд тоглож исэн. Угаасаа жоох хөвгт болохоор нэг амар жүжигчний карьер нь одоо л эхэлж байгаа юм байна. Одоо цэцэглэх үү эсвэл цэцэглэхгүйгээр одоо унах уу гэдгээ энэ киногоор орог шийдэх юм байна. За тэгэхээр одоогийн байдлаар нэг ийм teaser трейлер гарсан байгаа юм байна. Яванда одоо бүтэн трейлер гарах бах. Тэр үед одоо илүү киноны талаар мэдээлэлүүд олноороо задрах бах гэж найдаж байна. За ямар ч байсан одоо жилийн дараач
гэх нь хайшийн хэдүүлээ нэг хэдэн сарын дараа гэхэд бол энэ хүү киног үзсэн кино театраас гараа явж их нэ. Миний хувьд бол одоо энэ киноны трейлер бол нэлээд таалагдчихээн л та. Одоо өөр одоо Minecraft-ийн кино одоо энэс илүү одоо ямар авах вэ? Яг гоо бүтэн хэмжээний анимашн байсан бол илүү гоё байх гэсэн ч магадгүй гэдэг нэг бодлоор ч ирсэн. За бусдаар бол тэгэл киноны хувьд бол гоё санагдаж байна. Тэгээ жүжигчид нь ч гэсэн таалагдлаа. Та хэдэд ямар санагдсан юм мэдэхгүй байна. Ямар ч хэсэн таалагдсан бол. За өөртөө сэтгэлдлийг ер нь яг комент хэсэг дээр бичээрэй. Тэгээд хэвтүүлээ. Энэ удаагийн видеогоо дуусгаад дараагийн видеогоор уулзтлаа. Түр бай. Бай.